Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дүрж орчим хувийн цэцэрлэг сургуулийн бага ангид суралцж байдаг бол цаашид энэ хувь буурсаар дунд ахлах ангид байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо нийт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 14% болж буурч байна. Мөн сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийн дийлэнх нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон ядуурхийн хүүхдүүд байгаа гэсэн судалгаа байна. Тэгэхээр яг энэ хүүхдүүдэд зориулсан чи бол бусад хүүхдүүдээс өөр л болохоос ш дотуу зүйл бол байхгүй гэдэг байдлаар хандах, яг нөгөө үе тэнгийнх нь адилхан зовлон жаргалтай хүүхдүүдтэй хамтарч бичиг үсгийг сургах, өөрсөндөнд харуулсан орчин нөхцөлд одоо хөгжүүлэх энэ зүйлүүд бол маш их хэрэгтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд ихэнх цагаа өдөр өнжүүлэхэд өнждөг байна. Ажил хийдэг эцэгчүүдийн хувьд өглөө хөрөж өгөөд орой ажиллаад харах үеэр очиж авдаг. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрал хаягдж эхэлдэг байна. Асаргаа шаардлагатай асаргаа ер нь их шаардлагатай шүү дээ. Тухайн хүүхдэд хөдөлгөөнд дацгалын хийн жоор нь хүүхдийг ер нь бол асаргаа шаардлагатай. Тэгээ боловсролын асуудал юм бол боловсролд хамрагддаг л да. Ер нь бол хамрагддаг. Гэхдээ хүн төлбөрийн хөтөлбөрөөр өөрөө хажууд нь заавал хамт суудаг. Тэгээд багшийн жоохон хүрэлцэн болохоор бас жоохон асуудалтай. Өөрөө нэг хүүхдтэйгээ явна гэдэг юм бол эрүүл хүүхдтэй манай хүүхдүүд нэг сурдаг болохоор тэр л жоохон хэцүү асуудалтай. Нөгөө хүүхдүүд нь шоглох, янз бүр болох. Тэгэл харьцаа хүртлээ өөр байдаг. Тиймэрхүү юмнуудыг бий болохоор ягаад гэхээр хүүхдэд болохоор аль болох нөгөө эрүүл хүүхдтэй өөртүүлж эрүүл байгаа гэдэг нь өөрт нь жоохон мэдрүүлдэг талаар л юу яадаг л та тийм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд эрүүл хүүхдүүдээс ялгаатай хөгжлийн бэрхшээл гэхээс илүүтэй нэг онцлог зан чанартай гэхэд болно. Эдгээр хүүхдүүдийг сургах арга барил нь онцгой байдаг. Гэсэн хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах, боловсролтой болгох мэргэжлийн боловсон хүчин хомсосоор байна. Хүүхэд бүр сурч боловсрох эрхтэй энэ эрх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дутагдж байна.